bubbly. Set it. You see that girl with the big tic tac, she fi gimme the. Head to the floor, girl, gimme the. Bend over, girl, and gimme the. Straight down to the ground, seismic activity. Spin round me, girl, and gimme the. Top wine, girl, and gimme the. Body look fine, girl, gimme the. Coming out, waste some time, girl, gimme the. Body look good, girl, you ever be winning it. Turn it up right, girl, you never be dimming it. Shake up your body, cause you're in your element. Funny body, me take up a permanent residence. Rotate your body, come in, love, you're spinning it. Rotate your body, come in, love, you're spinning it. Rotate your body, come in, love, you're spinning it. Make the trumpets blow. Trumpets blow. Take up a permanent residence. Sound the trumpets. Sound the trumpets. Rotate your body, come in, love, you're spinning it. Rotate your body, come in, love, you're spinning it. Rotate your body, come in, love, you're spinning it. Make the trumpets blow. They like my swagger, they calling me Mick Jagger. I be rolling like a stone jet, set a jet lagger. We ain't messing with no maggots, messing with the baddest chicks in the club. За эхний хоёр тамирч маань гараанасаа гарсан. Баяр тогтох Төвшин жаргал хоёр маань гараанасаа гарсан байна. Баяр тогтох маань даанд 77 маркийн машинтай, Төвшин жаргал даанд машинтай. Гараанасаа гарчээ. За өнөөдөр тэмцээний гараа хийж байгаа. Нөгөөр өнөөдөр 20 орчим машин уралд нь 20 орчим машин 2-2-ороо гарна. Нэг гараанда 2 машин гарна. Тэгээ нэг удаагийн оролцоогоор тэмцээнэ үүснэ. За эхний машин бол гарсан байгаа. Эхний машин 201 дугаартай ганц болоо. За энэ Land 77 маркийн машин байгаа. За Land 77-д 202 бол Land 80 маркийн машин. За энэ 202 нь гараад ирлээ. 202-оо шавар дээр таахгүй сайн явж байна. За 202 Төвшин жаргал. За Төвшин жаргал өчтний солигчдын нэлээд том багтаа байсан. Яг тэр саадлыг зогслоо. За энэ замыг хаасан. Цаа тавтаа бол зам эвдрээгүй гайгүй байна шүү дээ. Тэрүүгээр яг гараад байна. За зогслоо. Одоо Шингүүгшээр гарч иж одоо Винчиг холбоно. Винчиг холбоно тэр урд бол тусгаалд бэлдсэн гац байгаа. Гацсанд одоо Винчиг холбож ингэж гарганаа.
За наадталын наад 80% төвшин жаргалын хувь төвшин жаргал аял жуулчдын чиглэлийн мэрэгчлээ одоо Land Cruiser клубын хариалт энэ тамирчин байна. За үзэгчид наашаага байгаараа үзэгчид болон хамтаа зүгийн хүмүүс ч гэсэн өөрсдөө наашаага зогсороо аюулгүй байдлыг хангах ялангуяа тэр татах үзэгчд тэр ялангуяа тэр винч буюу тэр тороос ашиглаж байгаа үед хол зогсох ёстой шүү. Үзэгчд болон тэр зохион байгуулж байгаа усууд ч гэсэн өөрсдөө наашаа зогсороо. За нааталын Land 80. За энэ бол нэгэн том дугуй 35 инчийн ийм дугуйтай юм байна. Тэгээд техникал фул блоктой одоо 4 дугуй зэрэг мажна гэсэн үг. Амортизатор бол EFS амортизатор тоноглосон ийм саарл өнгийн машин байна. За жолоочийн хувь төвшин жаргал 2014 онд Таран тулаа тэмцээн 1-р байр эзэлж байсан. 15 оны Pajero-гийн 2-р байр гэх мэт нэгэн тийм туршлагатай ийм тамирчин байгаа Land 80. За нодлонгийн 2016 оны Mazda тэмцээнд нэлээд сайн оролцож явсан, винч нэвтэрсэн. Тэгээд байр эзэж чадаагүй. За талын Land 77. За жолооч ган тулга бол өөрөө жолооч мэргэжтэй. Том тэрэгний тракны жолооч Land 70 клубээс төлөөж орж байгаа. 2016 оны зэрлэгийн багийн 1-р байрны тамирчин юм байна шүү. Сонирхолтой. За Land 77 бол нодлонгийн зэрлэг тэмцээний багийн 1-р байранд орж байсан ийм туршлагатай тамирчин байгаа юм байна. За 2017 оны өчигдрийн Mazda-гийн сонирхчийн тэмцээний 7-р байранд орсон байна. Тэр гаатрын машин. За энэ бол үнэхээр хүнд зам л да. Энэ нэлээ гэхдээ бас гайгууд орлоо. Цаа талын хамгийн сүүлийн багтаа бол хамгийн хүнд шавар байх шүү дээ. Одоо энэ дээр бол бидний зохион байгуулагчдын тооцоолж ирсэн бол энэ дээр бол ер нь яаран суухгүйгээр цаашаа гарнаа гэсэн тооцоололтой байсан. Хоёр машин нэлээд сайн бэлтгэлтэй туршлагатай ийм хоёр тамирчдын машин сууж байна. Тэгэхээр зам энэ цаашдаа нэлээд өшөө бүр хүнд болох юм байна. За тэмцээн ихэд 15 минут болсон юм байна. 25 минут болно. Одоо тэр цаа тэмцээнд 10 минутын хугацаа байгаа юм байна. За цаана тэр 201-д гарлаа да. За үндсэн шаврыг ер нь гарч туудлаа да. За За 202 тийм ээ наад тамирчин 2015 оны Pajero-гийн тэмцээний 2-р байр навлах болсон Scorpion тэмцээнд. За үзэгчдээ цаана гарч байгаа 77-гоо дэмжээд өгье. Өшөө дахиад гарлаа да ер нь гарцсан байна да. Одоо цаашаа явна да. Цаашаа өшөө сонирхолтой бартаанууд байгаа. Тэр цаад байгаа ногоо экскаваторын тэнд том 4 дугуй. Одоо том нөгөө балансны 4 дугуй тавьсан байгаа. Өндөр нь одоо их өндөр нь 60 см-ийн өндөртэй дугуйнуудыг тавьсан байгаа. Тэр дээгүүр гарна. Дахиад цаана үндсэн том шавар байгаа. За одоо эндээс гарна. Одоо эндээс гараад энэ тамирчин маань тэр 70 дотор усан дотор явах юм байна. Усан дотор явна дараа нь тэр дугуй руу гарна. За 202-ийн хувьд нодлонгийн 2016 оны Mazda тэмцээнд нэлээд сайн оролцож байсан. Тэр тэмцээн дээр винч буюу Livotic нь эвдрээд ингээд зогсож байсан. За 2017 оных дээр моторын саатаар ингээд зогслоо. Энэ үнэхээр хүнд төрөл юм аа. Ер нь машин техникийг маш сайн янзлж бэлдэх ёстой. Ер нь зөв ашиглаж тоног хэрэгслийг зөв ашиглаж ингэж л явж иж одоо бид амжилтанд хүрнэ. За 201 цаашаага явлаа. Тэр энэ үзэгчдийн цаа талд нэг тойрог хөдөлгөөн байгаа. Нэг дугуй гэр маягийн ийм дугуй тойрог дотор эргэлдэн. Тэнд бол шаварч суух бол нэг байхгүй. Тэр харин моторын хүчтэй байвал харин дрифт ирэх тийм боломжтой тийм нэг зам байгаа. За одоо эргээд гараад ирлээ. За одоо усан дундуур явнаа. За усан дотор явж байна. Ер нь энэ тэмцээний бас нэг замын нэг элементэд нь ус оруулдаг юм аа. Ус оруулдаг нь одоо
тухайн машины цахилгааны бэлтгэмжид хэр байдгийг, сайн байдгийг юм уу тэдний талыг л одоо шалгаж байгаа хэрэг. За тэнд нэг сонирхолтой юм би дээ. Тэрдээ зарим машин одоо миний бодлоор бол амархан эсвэл одоо зарим машин бүр гарч чадахгүй байж мэддэг юм бартай байгаа. 4 том дугуй байгаа. 8 дугуй тавьсан байгаа. 2 4 аль нэг 4 дээгүүр л одоо гарна гэсэн үг. За энэ бол нэгэн одоо багийн тамирчдын тактикийг одоо шалгасан аль өнцгөр нь одоо гарах юм тийм ээ. 2 дугуйгаар урт 2 дугуйгаар тулгаж байгаа зэрэг хүч идэх юм уу? Нэг дугуйгаар нь зөөж гарах юм уу? За чиглүүлэгч нь буусан байна. Чиглүүлэгч нь замын заах юм байна. За гарна да. За хий хэрэглээд тул зогсоод хий хэрэгж ин да. Энэ нэгэн тийм доод хөрсөн сул байгаа. Ер нь нэгэн харахад энгийн амархан юм шиг боловч нэгэн адармаатай юм саад энэ бол. Хүчтэй гарч болно. Очоод одоо нэгэн холоос хүчтэйхэн дайраа гарчвал гарахын үед бол гарна. Машина эвдчих магадaltaй байдаг. Тул зогсож жоод зүтгүүлэхээр одоо дороо хий хэрэглээд байдаг. Одоо ингээд өөрсдийн хур чадварыг харуулах юм даа. За дараагийн тамирчид гарахд бэлэн болж шүүгчид ер нь дохио өгөх нэ одоо. Гараанаас гарангуут одоо дом сундуултай замаар явна. Цаашаага баруун гарлууга огцом дараад багахан хэмжээний шулуун зам байгаа. Одоо нэг машины хурдыг шалгаж байгаа маа. Хоорондоо салгах. За гарлаа. За 203 дугаартай машин гарлаа. За одоо энэ нэг богинохон зайн ч гэсэн машины хурд харагдан да. За энэ дээр зэрэг орж ирлээ. Дотор төргөр орж ирсэн. 80 эргээд явлаа. Одоо шулуун дээр харандаа хэдүүлээ. За бензин хөдөлгөөртэй тэрэг араас нь турбо 42 дизель хөдөлгөөртэй машин явлаа. Ер нь ойролцоол явж байна. За эрэг нь. За ер нь 100 холбож орж ирлээ. За одоо шавар руу орноо. Ер нь энэ хоёр машины хурд бол адилхан юм байна. Ер нь хурд бол адилхан байна. За одоо тамирчдын одоо авхаал самбаа тоноглыг үзэндээ. За их л хүчтэй орж ирж байна. Зүг. За 203 дугаард өсөх баяр. За зүйтэй үнэхээр мундаг техникүүд байна. За араас нь туллаа. Гарлаа. За 203 бол баг гарчих واخа. Тэндээ бол гайгүй дээ. Гайгүй наашаага ороод зарын машин бол арай ардаас тулж орчоод нөгөө тоосоо буруу юм. Тулж орсон өөрийнхөө хүчээр хааруулаад байна. Уг тэрүүг нэмээр зөөр зогс түлээж хагаад за авахар нь явбал уг. Тэгэл ороод угтахад буруутчих юм даа. Түрүү нэг өшөөнийг машины цайтай хойхон зогсож байгаа зайгаа авсан болчих юм. За энэ бол яг л одоо нөгөө тамирчдын тактик туршлагал да. Арын машин бол үнэхээр шинэ тамирчин байгаа. Шинэ тамирчин орж иж байна. Шинэ тамирчдын туршлага дутаж байна. За одоо ингээд винчтэй ихтэндээ ажиллаар ихтэндээ манайхан. За ажиллаж байна да. За 203 өсөх баяр. За даваагүй. Тэглүүлэх даваагүй бол одоо мэдээ шуурхай ажиллаж байна. Энэ хоёр тамирчин татгууч мотор компани тамирч байна. Татгуучийн инженер, механик ийм хоёр залуу байгаа юм байна. За би түрүү амжилттай цугал дурдж байсан. Ер нь туршлагатай тамирчтай. 2015 оны хамдгаа Бармдэрийн клубын зохион байгуулалтын хамдгаа тэмцээнд нэгдүгээр ирсэн тамирч байна. За одоо энэ дунд хоёр зэрлэг тэмцээн болдог гэдэг зэрлэгчийн цаашаага ахтай булмаа машин болдог зэрлэг гэдэг тэмцээн болдог жил болгон. За зэрлэг тэмцээний 2014, 15, 16 оны 3 дугаар байрны шагналтай ийм тамирчин юм байна. 203 буюу урд хатсан зогсдог машин. Үнэхээр туршлагатай сайн тамирчин. За сонирхол шийдвэр нодлонгийн яг одоо өнөөдрийн энэ тэмцээнд дээр 2014 оны Мансалбат дээр за тэр 203 бол шаварч суусан юм аа. Суугаад 266-гаа татаад нөгөө 66 маань
эргээд энэ Y60 Батбол машиндаа татагдаад ингээд одоо кросс тасраад ингээд нэг тиймэрхүү байдлаар барайд орж чадаагүй юм да. Урт Y60. За зүгтээ. Арын машин бол үнэхээр дугуй сайн байна. Одоо энэ шавар дотор ингэж матхамаар одоо ингэж урагснаа гэдэг чинь үнэхээр дугуйны хээ сайн байна. Дугуйгаа зөв сонгосон байна гэсэн үг шүү ер нь. За одоо машины хувьд за 204 буюу ард нь байгаа цагаан машины техникийн талаар би та бүхэнд танилцуулъя. Үндсэн машины бүтэц бол Land Cruiser 80 машин дээр суурилж хийсэн бай. 4500 cc хөдөлгөөртэй, бензин хөдөлгөөртэй. За дугуйны хэмжээ 36 12.5 R16 гэсэн юм дугуйтай. Одоо энэ дугуй нь бол трактор одоо бидний ярьдаг трактор хэлтэй гэж ярьдаг. За хоёр дифференциал цоожлогчтой юм байна. Одоо Toyota-гийн нэг үйлдвэрийн цоожлогч байх юм байна. За амортизатор бүрс нь бол ERB тоногтой Old Man-ээр тоногдсон юм байна. За ийм машин 204. За тэгвэл хэдүүлээ харьцуулж 203-ыг харъя да. Y60. За Y60 бол үндсэндээ Nissan Patrol Y60 загварын үндсэн арам дээр одоо суурилж исэн өөрөөрөө ингэж явж байгаа ийм машин байна. За 4200 турбо дизель хөдөлгөөртэй. За дугуйны хувьд 37 инч том дугуй одоо энэ тэмцээнд дэвшүүрийг хамгийн том арзмарын дугуй хэмжээний дугуй тавьсан байна. За дугуй бол одоо Boxer гэдэг одоо нэг бохцоотой характер маягийн хэлдэг юм. Яг энэ хоёрын дугуйны хувьд бол одоо Y60-ын дугуй одоо миний бодлоор арай жоох илүү өгчтэй юм дугуйтай юм байна. Рибот нь механик риботтой юм байна. Механик риботтой машины давуу тал байдаг. Тавар дээр маш хурдтай татдаг. Нөгөө рибот нь одоо моторын хэмжээр ажилладаг учраас шууд татаад одоо өөрөөсөө моторын хэмжээр эргээд хурдан татдаг. Тэгвэл рибот бол нөгөө хурд багтай юм байдаг. За механик риботгийн давуу тал нь тэр байдаг. Сул тал нь болохоор хаасан дээр юм хит огцом одоо буруу ачаал өгөх юм бол нөгөө риботны маань араа шүтэн хугацдаг. Нэг ийм сул талтай байдаг юм аа. Ер нь механик риботны хувьд. За энэ урд талдаа бол air locker-ийн ийм түгжээтэй юм байна. Хойд талдаа бол үйлдвэрийн хүндээс ойлгохтой. За EFS ийм компани амортизатор бүсээр тоногдсон юм байна. CMC гэдэг юм байна. За October-ын гад риботаа использовсан буюу нэгэн хаалтаа рибот ажиллаж байгаа юм байна. За өөрсдөө бичих байна. За гараад ирлээ те 204 сайн байна. За тэр ард байгаа. Туураагаа. За тэн дээр маневрлж байгаад цаашаага эрчим авч байгаад одоо дараагийн бартаар орно доо. За хугацаа 11 минут болсон байна. 11 минут. За 205 206 гараанда бидж байгаараа 205 206 гараанда. За тэр цаана 203-ын өсгөөний чиглүүлэгч даваагүй. Нэлээд хөдөлгөөн нь удаан болчлоо. Уртын машины чиглүүлэгчийн хөдөлгөөн нэлээд айж бодлоо юу болов техник таахгүй. За жолооч буугаад ирлээ. За 203-ийн хувьд бол миний эндээс ажилласнаар юу техник таах юм уу болсон юм уу да. За хэдүүл асууцгаая. За тэндээс мэдээ ирлээ. Урт талын 203 буюу Nissan Patrol Y60 цагуурын машины механик винч нөгөө рибот нь эвдэрсэн юм байна. Би түрүүхэн та бүхэн тайлбарлаж ярьж байсан. Энэ риботыг их тийм одоо эвгүй гэж болохоор юм. Нэг бол одоо маш мундаг сайн ажилладаг. Жоохон болов ажиллахаар ингээд араа хэдэ хуглаад ингээд болчихсон. За зүтгэлээ тийм уг зүтгэл байвал айцтай тийм. Үнэтэй мотор бол сайн байна. Үнэхээр хүчтэй мотор 4500 бензин хөдөлгөөр байгаа Toyota-гийн маркийн мотор.
За октябр зүтгэлээ дээ. Урд талд тэр ганц болохгүй байгаад том машин орсон байна. За тэндээс өвлөсөн байна да. За гарлаа да. Одоо цаашаа гарчод нөгөө түрүүний урд талын даанд 77 гарч чадаагүй тэр том дугуйн саад нэг гарч чадсан уу? Энэ бас их сонир байх нь одоо. За гарлаа. За эрдээ тулсан, өвсөн. Урд дугуй гарсан да. Урд дугуй гарлаа да. За гараад ирлээ. За 204 дугаартаа октябрт хэдүүлээ баяр хүргье. Үзэгчтэй дэмжиж. Одоо цаашаа зүтгэн шүү дээ. Цаашаа гарна. За би бол тэр дугуйндаг өрөө гарчлаа гэж бодож байна. Өөрөө ч их том дугуйтай юм байна. За Монголын Бартаач замын автоспортын холбоо маань одоо Мазатай цом гэж энэ тэмцээн урдааныг нэрлэх нь бас онцлогтой. Яагаад гэх юм бол говийн их дархан цаазт газарт бас Мазатайг хамгаалах зорилгоор тодорхой хэмжээний үнэтэй хувь нэмрээ оруулж ажилладаг байгаа. Энэ жилийн хувьд гэх юм бол говийн их дархан цаазт газарт Монголын Бартаач замын автоспортын холбоо Total Motors ТКК нийлээд 2 мотоциклийг бас шагналт гардууд харах хэмжээгээр бэлгэлэхээр бэлдсэн байгаа юм байна. За усан дотор зогслоо. За жолооч бууж ирсэн байна. За суулаа. Нэлээ яаруухан суулж байна. Цаашаа явах нэ. За. Ийм шаврыг туулаад гараад ирсэн усуд бол одоо энэ зэргийн усыг ч бол даанчны тоохгүй юм байгаа үстэй. За гараад ирсэн. За одоо нөгөө саад шүү дээ. Харанда хэдүүлээ. Ер нь бол за хурлаа байраас холж байна. Тэнд бол одоо ерөөсөө аль ч өнцгөөс нь дайрч болох юм байгаа юм. Юу харж байгаа. За зүүн талын урд талын дугуй туллаа. Хаацлаа. Зүтгэлээ. Хийргэлээ. За нэг хөрсөн сул байна да. За дайруулж байна. За гарлаа. Гарсан. Сайн байна. За энэ бол үнэхээр хүнд цаад юм байна. Энэ үнэхээр хүнд юм байна. Энэ одоо холоос ичтэй гарах хэцүү. Гараад урд дугуй арай хийж гарлаа. Хойд дугуй зүгээр сул хэрэгжиж байна. 206, 207 дугаартай машинууд маань гарахад бэлэн болжээ. Гарсан уу? За гарчээ. За явсан. За бацаахан ардаас нь. За энэ манай хоёр бол нэг хурд хийхгүй байна. За энэ машины хувьд бол за тавьлаа. Саяны дов сундуулдаг машина гаманж байна тий. За зөөлөө явлаа. Тэнд хэрэглээ. За шулуун. За шулууныхаа замаа явлаа. За дөрүүлээд 206, 205 маань орж ирлээ. За 205. За бүр нисэх мэтэл явлаа да. Маш хүчтэй гарлаа да. Үнэхээр туршлагатай ийм тамирчин байгаа. За зүтгэндээ тэнд нэг жоохон саатаад байгаа. Зүтгэлээ. За араас нь бацаахан 206 дугаартай. За үнэхээр түрүүн тэнд хурд баг байсан. Хурд баг хүчийг бол нөөцсөн байна. Зүг яваад байна да. Зүтгэндээ. За уг нь их сайн зүтгэсэн.
За одоо энэ сонирхолтой юм харагдана л да. Эндээс машины одоо шасси хоёр тэнглэг хоорондын за хол байвал бартаан сайн байдаг юм уу? Богино байвал сайн байх юм уу? Тийм ээ. За 206-гийн хувьд бол хоёр тэнглэгийн хоорондын зай бол маш богино байна. Ерөөсөө. Энэ их богинохон тэнглэг одоо шавар ийм сааданд одоо яадаг юм бол. За та бүхэндээ би 205 дугаартай. За урд талд зогсож байгаа Land Knight машины талаар танилцуулъя. За Мегморын алтан хүү. Баттавагийн Бямбдорж гэсэн ийм багийн тамирчид байна. За За дархан хотоос оролцож ирж байгаа алтан хүү 39 настай, Бямбдорж 34 настай. За алтан хүүгийн хувьд уул уурхаан ийм бизнес эрхлэгч. За Бямбдоржийн хувьд авц засварын чиглэлээр дархандаа ажилладаг юм байна. За эдний клуб бол одоо дархан сүлд авц сервис гэсэн ийм клубээс энд ирж оролцож байгаа юм байна. За алтан хүүгийн хувьд одоо ажил за тэр дэшиг уулруулах машин явлаа да. Тэр за манай зохион байгуулагч тэр уулан дээр гарч байгаа машиныг нэг нааш нь буулгаад тийм аа. За саяны 204 баг шивтэй. За манай хүн нөгөө дугуй давж чадаагүй. Тэгээд дэшиг одоо нэг омогчлол дарж байгаа л одоо хэлбэр гэж ойлгоод байна тийм ээ. Нэг зөвхөнд нэг бөлөгдөд болдгоо да. Тэрийг л одоо тэр дээр гарч дараад тэрж байгаа буугаад ирэх баха. За алтан хүү. За манай 205 дугаард алтан хүү маань энд зүтгэж байна. Деботгоо холбосон юм шиг байна. Зүтгэж байна. Алтан хүүгийн хувьд бол одоо ажилд албаныхаа чиглэлээр бол одоо ерөөсөө сэдэнгийн хідэн хойд уулын замууд дээр бол одоо их явдаг. Ер нь өөрөө ярьж байсаа би одоо 20 жил одоо энэ уулын дотор энэ шавар намхтай ийм л замаар би ингэж явж ийсаа. Ер нь одоо байнгын одоо миний явдаг зүйл шүү дээ гэж ярьсан. За машины хувьд бол Land 80 өөрөөрөө байгаа. Land 80 байна. 37 инчийн ийм дугуйтай. За энэ урд талын дифференциал сольж байгаа юм уу? Хойд талд бол байгаа гэж хэлж байсан. Одоо уртын хараа хэлээ. Өөрийнх нь амортизатор энэ өөрийнхөө л байгаа. Ийм 4200 турбо дизель төлбөртэй ийм Land 80 юм байна. 24 Калифорниа нөгөө 4200 мотор байдаг шүү дээ. Land 80 тэр мотортой юм байна. За энэ машинаар өчтөр алтан хүүгийн маань гэр бүлийн хүн саран туяа баха уралдаж одоо 35 машинаас 8 дугаар байранд орсоо. Ер нь гэр бүлийн хоёр маань хоёулаа ер нь одоо машин барьдаг, ээжлээд барьдаг. Ер нь одоо хэд бартаа зам дээр байнга л одоо жолоодлого хийж идэг ийм хүмүүс юм байна. За нэг онцлог бол байгаа. 2016 оны буюу одоо нодлонгийн өвдийн Ice Racing буюу одоо Монголд анх удаа өвд цагт одоо мөсөн дээр уралдах юм одоо бартаа замын гэж болох юм уу? Ийм мөсөн замын уралдаан болсоо 2016 оны 2 дугаар сард. За энэнд манай Бат сайхан маань оролцож байсан. Land 200 машин оролцож байсан санагдаж байна. Энэ тэмцээнд за энэ тэмцээнд эндээс харнаа. Энэ тэмцээнд 2 дугаар байранд орж ирсэн юм а. Тэр санд 2 дугаар байранд орж ирсэн. Бат сайхан маань 2 дугаар байранд орж ирсэн. За ингээд 4 5 дугаар байранд ордог. 2 дугаар байранд амжилттай ахиулсан. Нодлонгийн 2016 оны зэрлэгийн UTV, ATV ангиллын дүнгээр 8 дугаар байранд орж ирсэн. За нэг ийм тамирчин байна да. Нэлээ ихтэй. Энэ машиныг ер нь өөрөө хийсэн машин баг шүү. За 206 буюу энэ ард байгаа энэ богинохон машины талаар танилцуулнаа. За энэ машин сонирхолтой машин. За энэний бараг одоо нэрийн ч одоо зарим усуд маань нэр мэдэх байхаа манайхан автоспортын хүрээнд ногоон азраг гэж одоо нэртэй. За эвгүй даруул одоо ойч мэдхээр л байна шүү дээ. За Батнаран байна 78 машин араас нь G500. За энэ дээр хурд үзнэ. За Батнарангийн машин бол хурд бол сайн байна. За арын машин G бол нэг яаран хурдлахгүй байна.
За. За 78 Бартаа руугаа төрөөж орохондоо ер нь их тийм доктор одоо муутай гэж хэлэх юм уу тийм машин байна шүү. Ер нь нэг дов сондод руу орохороо тэнцвэр алддаг машин байна. За харъя. За ихэд хүчтэй орлоо доо. Явлаа да. За эхний шаврыг бол давсан гэж одоо за мөн ч сайн зүтгэж байна да. Сайн байна. За зүтгээд байна. Гарна. За сууна. За харин дэрэг. За G орж ирсэн. За G орж ин. G бол одоо үүдрийн дифференциал зоожлох шүү. Нэлээд сайн зүтгэх шүү. Зүтээ. Яваад байна. Зүтгээд байна. Оо болж байна. За зүтгэн. Өшөө зүтгэн. Өшөө явна. Зүтээ. За 208-д баяр хүргэе. За зүтгэж байна. Сайн байна. Явна өшөө явах л шүү G бол. За. За нэлээд сайн зүтгэсэн хоёр тамирчид. За. Ер нь тэмцээнд оролцож байгаа энэ олон төрлийн ийм загварын машинуудыг ажиглаж ингэж харж байхад ер нь энэ G500 гэдэг одоо энэ бенз машины доод суур одооны тооцоол гэдэг юм уу бүтсэн юм уу өөрийнх нь одоо шийдлэн те. Энэ бол үнэхээр тийм сонир хийцтэй нэг л өөрөмц байгаа юм. Юу н үндсэндээ ийм Бартаан дээр бол их сайн ийм туулах чадвар өндөртөө их сайн урагшаага зүтгэж явдаг. Түрүүн одоо би түрүүхөө ярьжсэн да энэ машины энэ хоёр тэнглэгийн хоорондох зай энэ хэмжээний урт баг нь ямар байдаг юм бол энэ G гэдэг машин дээр нэг тэр тооцоо нэг нарийн гарсан байдаг юм шиг байгаа юм да. Тэр утга нь одоо яг сая одоо яг харагдаж байна л да. Тэгээд хит богинохон болгочхороос яадаг байх нь тийм ээ. Энэ нэг л ийм сонин харьцаа тооцоолол бол яг байгаад байгаа. Энэ дөрвөн дугууны хоорондын зай араамны хийцийн бүтэц центр дээр. За одоо их шаварт сууснаар нь 207-ыг тайлбарлана. Та бүхэн танилцсан үү? За Батнаран. За Инх Батын Батнаран 34 настай. За Батчуулууны Мөнх Тулга 34 настай. За ийм хоёр залуу нэг баг болоо оролцож байгаа юм байна. Ланд Крузер Дал клуб байсан. За Мөнх Тулга бол мэдээлэл электроникийн инженер мэргэжтэй залуу байдаг юм байна. За Батнарангийн хувьд Батнаран бол одоо найз нөхдөд Дадуу одоо Facebook дээр одоо Дадуу гэдэг нэрээр одоо өмнө танигдсан. За 2014 онд одоо Монгол трофид одоо анх орж байсан тамирчин байна. 2016 оны Мазалад орж 3 дугаар байранд орж ирсэн байна. Ари машины хувьд. За 2016 оны Надахад болж ирсэн дөө Скайланы Тарантуло тэмцээнд Батнаран бол 1-р байранд орж ирсэн байна. За 2017 оны Скорпион буюу одоо саяхан болоод өнгөрсөн тэмцээнд Батнаран буюу 207 дугаартай энэ арга зогсож байгаа 78 маань 5 дугаар байранд орж ирсэн юм байна. Энэ торгуулийн оноогоор одоо хоошоогоо байлжиж ирсэн байна. За зүтгэж байна. За ямар ч байсан хамгийн ихнийх Бартаанасаа гарч байна. Гарахаар үдсээр дээ. За эхнийхээ Бартааг ямар ч байсан амжилттай гараад ирсэн. За өргөжлүүлэн цаашаа бас минутууд хангалттай бий. Цаашаа өргөжлөл уралдаанд арах болж байна. За эхний тэрэг маань машин маань тамирчид маань үргэлжлүүлэн уралдаанд оролцохоор болж байна. Манай хөгжөө дэмжигчид байна уу? За манай тэр хатан дээр сууж байгаа хүмүүс мөн ч хэмоцтой үзэж байна да. Ер нь бол одоо энэ минь Бартаа замын уралдаан бол бас жилдээ ганцхан болдог. Бас Бартаа зам сонирхогч энэ спортыг сонирхогчтой үед бас наадмын гэж хэлж болохоор тэдгэр сайхан баяр болж байна.
За бүр түрүүнд нь байсан нэлээ. Түрүүчийн хэдэн машинууд бас бүдрүүлж чадсан тэр 8 жирхэн холбоо дугууны 4 дугуун дээр нэрээд гацсан. За байрал хийсэн. Харахад бол бас их намхан харагдаж байгаа ч гэрнэ энэ бол тэгнээд бас туулцдаг харагдчихжээ. За энд гараа гарсан уу? За ард гараа гарчжээ. За 207, 208, 209 арууд гарсан юм байна. За манай хоёр машин араар тойроод давхсан байгаа. Одоо шавар руу орж ирэхээр нь харна. За. За орж ирсэн. За ланд 80, 2 ланд 80 бичиж байгаа. За өнөхөр мотор бол муурж байна. Энд дээр өнөхөр их зуурсан шавар юм байна. Өшөө бүр наагур явчихвал яах вэ? Өшөө наашаад арчвал яах вэ? Тийм ээ. Өшөө наашаад араад явбал за явлаа та. За энэ дээр зогслоо. За 2 ланд 80 машин юм байна. Урд талынх нь хэд дугаартай байсан бэ? Баттаогийн зэрэн намжид. За чиглүүлэгчээр зоригтын мөнх хоёр. За зэрэн намжидын хувьд 2017 оны Пажеро тэмцээний 2 дугаар байрны шагналттай. За 2016 онд Мазарад орж ирсэн. Гинч гинтэж тэмцээнд гарч ирсэн байна.
За машины хувьд бол Land 80 машин үндсэн өөр их фичер нь байдаг ч байгаа 4500 бензин хөдөлгөөртэй 35 инчийн ийм одоо боолцсон гэх юм уу ийм ихтэй дугуйтай. За Лебот нь 100000 LB-ийн винчтэй юм байна. За 100000 бол энэ том машинд бол багтанда одоо тэгээд харъя да хэдүүлээ. Шаварнаас татаж гаргаж дийлэх нэг үеийн винч өөрийгөө. За уг нь бол хоёр дугуй бол дэвшинж хойжлогчтой юм байна. За EFS брендийн амортизатор хөрштэй. За ийм машин банаар оролцож байгаа юм байна. За 210. За 210 дугаартай Тавг Жовын Наран гэрэл 38 настай ийм залуу байна. За түүний чиглүүлэгчээр нь Пүрэв Тулга. За найз нь хамт чиглүүлэгчээр олдсож байгаа юм байна. За машин бол үндсэн машин бол Land 80. Land 80-г одоо янз 4500 cc мотортой. Энэ хоёр машины ерөөс адилхан хоёр машин юм байна. 4500 моторуудтай. Арийнх нь машин бол 210 бол харин 37 инчийн Simex ийм том диаметртэй дугуйтай. Бас EFS-ээр тоноглогдсон ийм хоёр адилхан машин байна да. Энэ хоёр машины ялгаа бол ерөөсөө дугуйны жоохон ялгаа харагдах юм байна. 35 инч, 37 инч дугуйны бол нэлээд ялгаа харагдах юм байна. За нэг ийм хоёр тамирчин байна энд тэмцээнээр үргэлжлүүлж байна. За 210-ийн хувьд бол шин тамирчин байна. Анх удаага тэмцээнд орж байгаа тамирчин байна. Наран гэрэл. Харин тэ. За ер нь бол Монголын Бартаа замын автоспортын хөгжил бол ер нь 2010 оноос ихсэн гэж шинэ цагийнх нь хөгжил бол 2010 оноос ихсэн гэж үзэж бодно доо. Ер нь 2010 оноос хойш клуб, найз нөхөд клуб ийм хэсэг бүлэг улсууд бол нийлж тэмцээнүүдийг энэ тэнд одоо зохиож байсан. Одоо янз бүрийн нэртэй. За хамгийн ихнийх нь одоо Монгол трофи гэж хийж байсан. За Alligator, Tarantula, Scorpion гэдэг ингээд одоо хамдгаа гэдэг ингээд одоо ерөөсөө сүүлийн тэмцээнд бол Мазала гэдэг ингээд ер нь Монголын Бартаа замын тэмцээний нэрсдүүд бол ерөөсөө бүгд л амтнаар нэрлээд яваад байдаг юм байна. Энэ амтнаар нэрлэн за Мазала бол бид нар Мазалагаа хамгаалахын үүднээс Мазалагаа монголчуудад таниулахын тулд Монгол түмэн энэ Мазала гэж баагаа говийн баагаа анхаараасаа энийг хайрлаасаа гэсэн утгаар бид нар Мазала нэрийг өгсөө. Хамдгаагийн хувьд бол хамдгаа болоод газар уснаа явууч гэдгээр өгсөн болов. За мөн хамдгаа тэмцээн бас хамдгаа хамгаалах сан гэж нэг байгуулж ажиллаж байсан юм байна. Ер нь одоо ингээд бид нар 7-8 жилийн хугацаанд ер нь энэ хугацаанд одоо 8-9 жилийн хугацаанд энэ Бартаа замын хөгжил үүсгэхэд ер нь яг эхэндээ бол ер нь хүмүүс сонирхчид маань за цааталын нөгөө G маань Жамсан Жов маань шавардуул ороод байгаа юм уу та. Орохч бол амархан тийм ээ. Хэдүүлээ дараа татаж авах гэж нэг ажил болох үү лээ. Нэг техник саадлын машин бол тэрийг бол гатна гэсэн тийм боломж бол байхгүй дээ. За үзэгчтэй. За тэмцээнээр үргэлжлүүлье. За одоогийн гарах гараа бол үнэхээр сонирхолтой гараа байгаа. 211 дугаартай гэрэлт дод. За Pajero машинаар. За гэрэлт дод бол үнэхээр одоо дадлагтай, туршлагатай, зоригтой одоо ийм залуу байдгаа. За гарнаа. За гараад эхэлсэн юм байна. За 212 дугаартай G500-аар номтой хоёр уралдаж байгаа юм байна. За ийм хоёр тамирч өрсөлдөж байгаа юм байна.
자, 갈아들대. 자, G 다운조. 자, энэ машин бол үнэхээр одоо яг ийм уралдаанд экстрим зорилттой ингэж янз толгож янзсан машин байдаг. Гэхдээ за эхний 1 2 3 дахь саатыг бол саатахгүй давж байна. За ер нь баг чигээрээ за тэнц уусаа. За ардаас нь тод явж байгаа. Pajero машинаар явж байгаа. За үдгчтэй доохон зайшаага болоод өгөөрэй. За араас нь тод бол бас дуцхааргүй сайн гүшиж байна да. За нэг бартаны ард ид зогслоо. За одоо ингээд лажтанда. За хүмүүсээ бас талбайг чөлөөлөөрэй. Хүмүүсээ хол талбайг чөлөөлөөрэй. Үдгчтэй. Талбайгаар бас хүүхдээ авч явахгүй байхыг анхааруулъя. За манай үдчихэд сая хэсэг сэргсэн үү? Одоо улам үрстэндээ болно. Тэмцээ тэнгэрч гайгүй онгоолоо. Одоо тэмцээ сайн үргэлжлэнэ. За бид урд талд сууснаас нэг танилцуулъя та бүхэндээ. За хувийн дугаар 212. За G500 машин байна. За жолоочоор Номтой баяр. За чиглүүлэгчээр Цогбат. За ийм залуучууд явж байна. За энэ машины нэгтэй сонирхолноо. За энэ машиныг яг ийм тэмцээнд ийм бартаан зориулж ингэж янзлж хийсэн ийм машин байдаг. Үндсэн машин бол Benz G500 гэдэг сери машин байгаа. За тэр урт талын оранж машиныг бол Монгол Attila ийм нэртэй. Одоо манай залуучууд өөрсдөө машин тэргээ янзлж хийдэг болсон. Дахиад өөрсдөө нэрээ өгдөг болсон. За Attila бол одоо урд зүтгэж байна. За энэ Attila-гийн бол арам шасси буюу арам нь турбо төмрөөр одоо турбо хийхдээ төмрөөр өөрсдөө хийсэн байдаг. За энэ машин бол одоо үйлдвэрийн биш турбо хийхдээ гар хийсэн арамтай ихтэй гэж ойлгоно. За M113 мотор буюу одоо нэг Benz S500 G500 гэдэг байдаг. Одоо 5000 cc хөдөлгүүр бензин хөдөлгүүр байна. Тийм бензин хөдөлгүүртэй юм байна. За Attila-гийн ихвийг исэмба буюу одоо карбоноор ингэж хөнгөн материалаар хийсэн байдаг. Төмрөөр бол биш. Хөнгөрүүлж уралдаан зориулж ингийн хөнгөлөх зорилгоор энийг карбоноор ингэж хийсэн байна. Хөнгөн жингийн болгож байгаа л гэсэн үг. За Attila-гийн дугуйны хэмжээ бол 37 инч. За Max. За гарлаа. Одоо ер нь урд дугуй ер нь баг хуурайгаад гарлаа да. Гарна дугуй сайн, техник сайн байна. Бүтэн ажиллаж байна. Зүтгэж байгаа үед бол угсаа тэр гарчиг таарна. За тэр саяны шавар дээр гарчиг зогсдог 212 дугаартай тий. Тэр баруун хойтаадын дугуйд нэг эвгүй харагдаад байна уу? За тийм байна. За тэр баруун хойтаадын дугуй бол ирэхгүй гацсан байна гэсэн юм мэдээлэл ирж байгаа юм байна. Тэр чухам одоо гаднаас тороос олстой ороос гэж гацсан уу өөрөө дотроо гацдаг юм уу? За тэр одоо хурдаа за урагшаа зүтгэж байна. За энэ G-ийн хувьд энэ тэнглэг их өндөр байгаа. Түрүүн дээр шавар дээр саахгүй сайн урагшаа зүтгэдэг бас нэг явах үндэс нь тэр шүү. Энэ урд тэнглэгийн хоёр тэнглэг нь хоёулаа өндөр одоо портал тэнглэг гэж ярьдаг да ер нь. Тэр техник бол нэг саацсан байна. Энэ тань зүтгэж байгаа юм байна. За тийш орог тэр цаана тойрог хийн. За үзэгчтэй дагаж битгий өгөөрэй. Та бүхэн аюулгүй зайгаа баримтлаад ингээд үзээрэй. Битгий ойртоорой.
За одоо 211 дугаартай Pajero машинаар уралдаж байгаа гэрэл дот. За 211 дугаартай. За тэр цаа тэрнийг хараад те. Энэ үнэхээр болохгүй юм да. Техник энэ хойд нэг яасан юм бол те. Тэр бол сүндэнд явна. Ерөөсөө моторын хүчээр уурсан зүтгүүлээд байна. За энэ нөгөө түрүүн би хийсэн портал тэнхтэй тийм ээ. Урд талын дугууны гол одоо тэнхний голоос доошоо гэсэн үг лээ. Урд тэнхийг нь өөрөө их дээшээгээд байна гэсэн үг байна. Доогуур нь одоо том зүйл багтана, доод хэмжээ нь өндөр гэсэн үг. За энэ давуу талаа ашиглаад дугуур бол авираад гарчин гарсан хойно дунд үед нь дугуй нөгөө их үеинд нь тулахгүй гэсэн үг лээ. Тэр дотоос гарч иж чадахгүй юм тийм. За номтой дугууны асуудалтай байна да. 16 онд нэг дугуйгаа гээчээд 12 км 3 дугуун дээр хүрээд ирсэн байдаг. За энд болохоор бас л одоо нэг дугуй гацсан байна. Тэр дугууны нэг учир байна. За тэр ботог ашиглаж байгаа юм байна. За энэ хооронд би 211 танилцуулъя та бүхэнд. Одоо тэнцээ ойны гараа ихэд 10 минут болж байна. За 211 энэ вишийн гэрэл дот. За түүний чиглүүлэгчээр энэ вишийн гэрэл цог. За ахтуу хоёр ингэ уралдаж байгаа юм байна. 38 болон 30 насны залуучууд байна. Гэрэл дот автоинженер мэргэжтэй Марк компани механик ажилладаг. За гэрэл цог бол Tyson компани менежер хийж байна. За энэ их дугуйж байгаа машиныг танилцуулна. Энэ үндсэн Pajero-гоор хийсэн. Ерөөсө Pajero-гийн үндсэн машиныг хоногд янзаар ингэж орж ирж байгаа 3000 cc өгдөг. E6 3000 cc. cc нөгөө 6G72 гэдэг одоо Pajero-ны мотор шүү дээ тийм ээ. Та бүхэн мэддэг Ranger Pajero-гийн. За 37 инчийн Predator гэсэн Maxxis дугуйтай юм байна. За амортизатор хөрш бол Pajero-гийн өөрийнх нь зоногоор явж байгаа юм байна. За одоо яг энэ 211-ийн орж байгаа тийм шавар бол их гүнзгий байна. Ер нь дараагийн машин ер нь доошоо суусан харагддаг. Зүтгэж байна да. Явж ин да мотор бол үнэхээр гоё ажиллаж байна. Мотор сайн байна, дугуй сайн байна. Зүтгэж байна да. Өөрөө гараад ирж байгаа юм уу те? Либот хийж байгаа юм уу? За либот хийж байгаа юм байна. Либотгоор ажиллаж гарч байгаа юм байна. За харин 211 буюу манай тоддоо бол харин тэр эс рүү гарч магадгүй шүү. За тоддоо 211 гараад ирж байгаа. Шүүгчтэй анхаараарай. За баяр хүргэе. За тоддоо баяр хүргэе. За одоо либотко хураана. За ингэн одоо яг хөө тэрэнд усан сан дотор хоёр машин давхцаж магадгүй байна. Яг яваад очиход гарсан байвал саадгүй араас нь явна. Хэрвээ 211 тэр усан дотор араас нь тулаад очиод зогссон тохиолдолд шүүгч цагийн зогсооч 211-ийн ийм зарчмаар цаашаа явчихна. За 211 мотор сайн байна. Мотор үнэхээр сайхан дуустай байна. За сонирхолж ярихад 211-ийн тоддоо манай тоддоо бол үнэхээр идэвхтэй. Бас энэ автоспортод ер нь зүрх сэтгэлээ зориулсан юм залуу байдаг. Одоо би бол давхицааг нь хардгийн тэгээд баг өмнөөс нь айдаг нэг айх бочирхаа гэж байхгүй баг тэрийг ахуулаа хийсэн юм уу гэвэл бид шогролдог юм. Тийм одоо ширүүн сайн давхицдаг юм залуу байгаа. Одоо давхих нь харан дайдуулээ. Эцгээд эр зэргийн шагнад аваад ингээд явж байсан. За явлаа. За тоддоо баяр хүргэе. Үнэхээр сайн амьдч шүү. Pajero машинда хайртай. Ер нь машинаа ер нь сольдоггүй. Үргэлжил одоо Pajero машинаар уралдаж явж байдаг. За 2016 оны нодлонгийн 2016 оны өвлийн Ice Racing гэдэг энэ тэмцээнд оролцоод мэрэгжлийн ангид нэгдүгээрээр орж ирсэн юм аа. Тод тэгэхээр үнэхээр авиастай чадвартай ийм мундаг тамирчин байгаа. За гараад ирлээ. За манай тамирчин тэнд давхцах юм бол цагийн зогсоох юм байна.
Баг наан зогсоож одоо зогсоож болохгүй юу? Тэгээд байжгаад за зам гарцсан юм байна. Чөлөөтэй зам бол нэгдсэн юм байна. Тэгээд цагийг зогсоохгүй. За үргэлжлэж байна. За тодтой баяр хүргэе. За тэр авийн үзэгчдээ тодтойгоо дэмжиж. Үнэхээр сайн явж байгаа шүү. Ур чадвар шүү. Энэ бол үнэхээр тамирчны ур чадвар байдаг. За одоо тэр дээр харин жоохон машинаа гамнах хэрэгтэй. За би та бүхэн машинуудын техникийг танилцуулж байгаа. Тоддын машин бол үндсэн пажеро хийцээрэл явж байгаа. Үнэндээ нэг том дугуй тавьсан байна. Сайн рибот тавьсан байна. За мэдээж хүчтгсэн сайжруулсан зүйл дотор хийж байгаа. Гарна, тодод гарна. За баяр хүргэе. За үнэхээр сайхан байна. Тэнгэр сайхан онгоолоо. Тамирчдын маань явд сайжирж байна. За манай хясааныхан гүйдээдээ цаашаа. За таадтууд маань гүүгөө дээр нь хараагаад ороод ирэх үү. За хадны стандер байгаа улсууд маань цаашаага сайхан болгоомжтой хараарай. За бараг цаашаа гүүж очиод очихын завдлаг бол цаагууранд авчаад эргээд ороод ирэх үү дээ манай тод. За үзэгчдээ наашаага зайтай ер нь аюулгүй зайгаа баримжааж зогсгоогоороо үзэж харах газараасаа. За хүмүүс дагаад гүүлээ. За гүүн гэдэг чинь машин явж байна гэж ойлгоё эндээс. За одоо үзэгчдээ. За гараад ирсэн. За баяр хүргэе манайхаа. За үнэхээр мундаг байна шүү. За бүгдээрээ нэг сайхан уухаач. Үнэхээр өөрийнхөө хүч чадлаар үнэхээр сайн явж байна. Машин өдний хүртэл цаатлаг үнэхээр сайн явж байна шүү. За гэрэл додтой баяр хүргэе. Гэрэл дод. За сүүдийн цаад орлоо. За. Ой, за үнэхээр сайн байна. За баяр хүргэе. За цаг бол 16 минут орчим явж ирсэн. 16-7 минут байгаа. За гэрэл дод. За баяр хүргэе тамирчдаа. Тамирчиндаа баяр хүргэе үзэгчдээ. За ингээд өнөөдрийн анхны барианд амжилттай орсон тамирчин гарлаа да гэрэл дод. За энэ хоёр тамирчин бол ер нь гараанаас ихсээд л ер нь байрлалаа тогтоох гол ер нь эрчтэй давих болов. Ялангуяа сод үлд нь бол ихтгэл дахиндаа. За гарлаа. За хэмжиж үзье. За сод үлд нь урд тавтаа гарчээ. За энэ 69-оор уралж исэн хүндээ энэ 69-ийн төрлөөр машинаар мастер кросс бол орж исэн. Ер нь машинаа бол үнэндээ сайн мэдэрсэн юм тамирчин байгаа. За арын пажеро бол одоо X type гэдэг нэртэй. Бас найз нөхөд залуучууд нийлээд энэ машиныг шинжилж сайжруулж угсарч хийсэн ийм машин байгаа. За хурдны хувьд бол 69 бол илүү явж байна. За орондоо. За одоо хэдүүлээ 69 энэ өмнө гарлаа. Өнөөдөр 69 гараагүй баха. За одоо Монгол түмний маань бүх сайн мэддэг бүх хүний хайртай машин шүү дээ 69 тийм ээ. За баяр хүргэе. Зүтгэнэ явнаа. За жоохон мотор бол жоохон одоо үнэндээ одоо зүү. За үнэхээр туршлагатай тамирчин байгаа. Үнэхээр сайн нэг одоо моторын хүч солиход нэг араа маш хурдан солиод ингээд хүчнээр явлаа. За тэнд харин нэг эвгүй хонгох орлоо доо. За ард нэрээ зогслоо. За ухарнаа наагур яг энэ зам дээр одоо болохгүй байгаа юм бол манайхан тамирчид замаа судалсан байдгүй. Миний харснаар энэ наа талдаа их гайгүй явчихмаар санагдаад байдаг. Бүх тамирчид тэгж ороод байна. Тэгэхээр тэндээ одоо байх юм болов. За одоо гэнэт ажилтнаа 17 минутанд амжинда аврагын төлөөл үзэн дээ. За энэ машинд 212 дугаартай G машинаар G класс машинаар уралж байгаа номтой хоёрын машин техникийн саатлаар болж тэмцээнийг орхилоо. За манай ардлын шүтүрмэн маань цааш нь хийж байна. Нөгөө нэгнийх ардаас нь дүүцсэн байх шиг яах вэ? За тэнд ажиллана. Цаг бол байгаа.
За 69 машин бол онцлогтой тийм манай монголчууд бүхнээр одоо энэ машиныг мэддэг, хайрладаг, дурлдаг үнэхээр сайхан машин. Моторын хувьд бол 2400 багтаамжтай, бензин хөдөлгөөртэй, механик 4 шатны араатай, ер нь энгийн хийцтэй бүх бат ийм сайн машин байдаг. За сод эрдэнэ дугуй 33 инчийн дугуйтай орж ирсэн юм байна. За энэ 33 инчийн дугуй гэдэг бол арай жижиг дээ. Энэ их өндөр багтаанд магадгүй одоо энэ урт талын 69 35 юм уу 37 инчийн том дугуй тавьбал яадаг юм бол тийм. За тэгээд том дугуй бас хамаагүй машинд сайн явна гэж бодоод том дугуй тавихаар бас болдоггүй. Нөгөө моторын хүчийг бууруулаад явчихдаг. Тэгэхээр бас тэр бүхнийг одоо тооцоолол хамгийн зөв одоо цэгийн сонголтол одоо амжилтанд хүргэнэ дээ. Тэр утгыг мэдэж сод дээр энэ нэг том дугуйг томруулаагүй юм бодоо да. За 8000-ын LB-ийн винч юм байна. За винчний шат хөргөн хөдөл үзье. 69 машинд 8000 LB болдго юм уу хөдөл энэ дээр харъя. За одоо тэр нэг хойд дугууны хонгорхоноос гарчвал цаашаа нэг хэсэг явчих болоо. За одоо яг винчний яг дээд хүч ажиллаж байна яг энэ дээр. За гарч чинь тэгээ болж чинь тэгээ ер нь тэгэхээр 69 өөрөө чин хөнгөн байна гэж нэг бол харж болно. 8000-ын ботго татаа гаргана гэж бол болдог. За гараад ирсэн. За цааш нь одоо тэр уг нь дахиад тэнд уг нь тууз. Одоо яг тэр роботыг тэр чиглүүлэгч байгаагийн тэн дээр хуурай газар байгаа. Тэрийг нь бид нар бодолцоод туузын нааш нь нэлээд шахуу тавиад өгцөө. Уг нь цаашаага яаран шаварлуугаа орохгүйгээр нааталын тэр хуурай газар дээр гарчиж жоохон маневруулж жагаад тэгээд чигийг авч жагаад ирчийг авч жагаад цаашаага дайрж үзвэл яадаг юм боллоо тийм ээ. Шууд яарад нөгөө цаашаа гарахаар бодоод тамирч тэмүүлээд явах шиг байна л да. За 69-ээр уралдаж байгаа сод эрдэнэ багийнхаа талаар би танилцуулга өгье. Анх 2005 оноос энэ автоспортод орж одоо тэмцээнд оролцож ирсэн байна. Седан төрлөөр уралдаж байсан. Дараа нь УАЗ-аар уралдаж байгаа. Одоо оффроудоор энэ чиглэлээр уралдаж байгаа. Ер нь нэлээд сонирхолтой байгаа. Дараа нь ямар төрлөөр ингээд сонирхож байна гэж одоо би UFC гэдэг юм хичээж үзэж байгаа гэж одоо ярьж байсан. Нэлээд одоо тийм хөдөлгөөнтэй юм залуу байдаг. Тэгээ ер нь одоо тийм эрсдэлтэй өөрийгөө шахсан одоо тийм экстрим чанга юмд одоо дурддаг залуу байх гэдэг. За 2013 оны N1 оффроудын тэмцээний анхны тэмцээндээ энэ N1 гэдэг оффроуд трейл гэдэг хийжсэн. Энд нэгдүгээр өөр хийжсэн. За өнгөрсөн жилийн 2016 оны Мацада тэмцээний авраг маань энд одоо өрсөлдөж байна. Урт талын 69 сод өрсөлдөн байгаа. За автоспортын мастер цолтой 2015 онд автоспортын мастер цол ийм бодлого хангаж шагнал авсан. Цол авсан байгаа. За УАЗ машины цол бол би түрүү танилцуулсан. УАЗ машин бол өөрөө байгаа. Энэ дээр 33 инчийн том дугуй тавьсан байна. 8000-ын хүчтэй Warning роботыг тавьсан юм байна. За ивент гэх компанид дурдъя. Ивент гэх содны байнгын ивент тэтгэгч тэмцээнд нь байнгын тустай үзүүлдэг компани байдаг бол Татхуч моторс юм аа. Татхуч моторс бол ерөөсөө хүний содны өөр бас өнрөө гэж бас нэг залуу байх хэрэгтэй. Y60 хорон түр орсон. Тэрний энэ хоёр тамирчдыг байнгын одоо дэмжиж урамшуул ингэж тусцаа дэмж үзүүлдэг ийм газар байдаг. За манай автосух. За Pajero маркийн машинаар уралдаж байгаа АГ Борчулын автосух. За түүний чиглүүлэгчээр Окногийн гам бод. За одоо тий гам бод хин автосух надад хийжсэн. Манай иш дүрмэн бол их сайн иш дүрмэн байгаа. За гам бод
발주력의 시도르민이 어떤 자기들한 감법 гэдэг юм байна. Тэгээд цагдгаан гэдэг одоо энэ цагдгаан электрониктэй холбоотой хүн юм бүгс үгүй. Тэр цагдгаан шиг урд өддөг хүн гэж хэлсэн. Одоо хэдүүд харъя да пажологийн чиглүүлэгч үнэхээр цагдгаан шиг урд өдөж байна уу? За тэнд бэгдэж байна, харайж байна. За зүйтэй. Үнэхээр хурдан хөдөлдөг хүн байна. Өө зүйтэй тороосыг суг татчих. Бараг шууд татаагаар чиж байгаа юм шиг дээ. За ийм залуу байна. Үнэхээр энэ хурдан ийм гавшгаа хөдөлгөөнтэй цагдгаан гамбод гэдэг нэртэй чиглүүлэгч байна. Совтон тамир хувьцаат компани захирал энэ цагдгаан болон холбол зохиолол электроникийн чиглэлээр ийм үйл ажиллагаа бизнес эрхэлдэг гамбод юм байна чиглүүлэгч. За алтан сүхний хувьд эрхцүүч мэрэгжилтэй Iron Trans компани хуулийн зөвлөлөөр ажилладаг. За энэ хоёр найз залуучууд байна. Бүгд хоёулаа 34 настай. За энэ хоёр тамирчнэрийн амжилтын тавхан сонирхолтой. 2016 онд одоо Pajero клубын дотоодын тэмцээнд анх удаа ороод тэндээ нэгдүгээр эзэлж ирсэн юм байна. Дараа нь 2016 онд Mazda тэмцээнд бас орж байсан туршлагатай юм байна. Тэнд машин шавар дунтарсан, стачер нь шатсан тэгээд ингээд гарч ирсэн юм байна. За 16 оны зэрлэг тэмцээнд бас дундуур 14 дугаар байранд орж ирсэн юм байна. За ийм хоёр найз залуучууд байна. 214 дугаартай. За манай Хясаны үзэгчид гэдэг нэртэй болсон. Манай урт талын үзэгчид маань нэлээд уухадаад тэнд гарч ин да. За манай сод үзэгчид байна. За 214 дугаартай алтан сүхий машины талаар та бүхэнд би сонирхуулъя. Энэ Pajero машин дээр шассын дээр суурж ирсэн энэ X-type. За X-type загвар тодорхойгүй гэсэн юм уу? Юу ч гэж болохоор гэдэг нэртэй Pajero юм байна. За 4D56 гэдэг одоо нөгөө Pajero-гийн үндсэн мотор үүдчтэй нэг манайхан грэсийн мотор гэж ярьдаг. Тийм турбо дизель юм 2500-ийн багтаамжтай ийм турбо дизель хөдөлгөөнтэй юм байна. За дугуйны хувьд бол нэг тийм буцаатай дугуйтай бүр харагдсан. Буцаатай энэ дугуйны сайн талтай дугуйтай байсан. За хоёр талын Pajero бол урд талынхын дугуй TikTok цойлдоггүй юм байна. Тэгэхээр хоёр талынхын дугуй LSD тэмцтэй гэж байна. Тэгэхээр энэ сонин тэмцэл болоод байна. Урд тал нь нэг юм байна. Хоёр талын хоёр LSD буюу нэг тийм гэсэн талаар өөр автоматар төвчээр зүтгэх гэсэн. За амортизатор бүс бол Kayapin амортизатор бүсийг тавьсан байна. За 214 буюу алтан сүхийн Pajero машинаар урдж байгаа алтан сүхийн багийн ивент итгэгч. За Номгон Аршан гэдэг худалдааны компани байдаг юм байна. Худалдааны компани Номгон Аршан гэдэг компани 214 дугаартай энэ Pajero машиныг ивент итгэдэг юм байна. За манай ихний 69 маань гарснаа. Энэ гарнаа та. Тэр өөрөө зүтгэж штэ тий. За нэг гараад авсан бас тогтохгүй хүн дээр нөгөө төрөний гэрэл дод шиг. За чиглүүлэгч суулаа. За даруулга бүсээ хийн. Тэнд за хөдлөө. За одоо зогсохгүй дээ. Одоо ер нь нэлээ үзэндээ. За тэр цаана бол саадахгүй эргээд ирнэ. Одоо хугацаагаа сайн нөхөх хэрэгтэй. Одоо аль болох бага хугацаанд орох хэрэгтэй. За гараад ирлээ. За усан сан руу орно. Шууд гарна. За шууд харин тэр дээр бол одоо. За тэр яг хоёр дугаар зэрэг мөрөгхөр тэгж буцаж ойж ин тий.
За тэндээс манай үзэгчид заагаад зөвлөөд байна. За энэ төр ойгоод байна энэ. Нэг дугуйгаа гаргах юм уу гэхлээр нэг дугуй гарахыг хүчсаарч гад байдаг. Энэ бүр нааталын 4 дугаар ерөөсөө явсангүй өнөөдөр машинууд. Наатал магадгүй хөрсөн ирүүл уг нь байж болох юм да. За ухарж гарах гэж. За үзнэ. Тэр үзэж гарна. За бүр дайрах нь үү? Гайгуугаа. За амтик баха тэр арайч тийм урдтай. За гарна. За гарсан. За одоо би бодгоноо тэр дэглэгээрээ тулсан. Урд их биеэрээ туллаа. Гарлаа да ивийн олж байгаа гарлаа да ямар ч байсан. За 214 дугаартай Алтан сүхийн баг шавар дээрээс гарлаа да. За нэг жижиг арал шиг хуураагаад тэр байгаа. Төл дээр гараад ирсэн. За их хэл наашаага хазааж ин тий. Гарлаа гарсаа. За гарсан. Зүтгэнэ. За цаг 18 минут болсон байна. За сод эрдэндээ нэг баяр хүргэе. Үнэхээр хүнд даваа байлаа тэр даваа. Ийм л ирэмгийн зоригтой залуу да тамирчин да. За 18 минут 19 минут цаг бол байгаа. За үзэгчтэй замын чөлөөлөд өгөөрэй манайхаа урдуур хойгор гүйж болохгүй. За тэр өөдөө сум шиг гарлаа да. Энэ мотор бол сайн байна. Техник бол саадсан юм алга бол. За наашаага эрчтэй уруудаж орж ирэн шүү одоо. Наа доо талбай хүмүүс жоохон зайтай байгаараа ер нь нисэх мэтэл орж ирэн шүү. Тэр шаварлуу бол ер нь ирчээр за гараад ирлээ. За шаварлуу харин яаж орох нь ирчээр нь орох нь үү? За зүйдээ. За орлоо. Гарлаа. Гарсаа. За баяр үргэлээ. Үнэхээр сүүлийн хэдэн хормыг бол үнэндээ сайн тууллаа. За нэг ийм л мундаг тамирчин да. Ийм л авьяастай, ир зөрөгтэй. Үнэхээр одоо бүр магтмаар байдаг тийм сайхан залуу байдаг. За баринд амжилттай орлоо. Тэгээ за манай Алтан сүхийн баг үндсэн бартаагаар ер нь туулсан да. Ер нь баг үндсэн бартаа энэ болсон юм байна. Цаанаага хясааны доороо бүр нэг том намаг шавар байдаг. Тэрлөө манай шүүгчид ер нь бүх машиныг оруулаагүй юм байна. Тэрний нааталын арай хэлбэршүүлсэн юм шавраар орж явж байгаа юм байна. Тэгэхээр бидний үндсэн бартаа буюу одоо шаврын нааталын үндсэн энэ замал юм байна. За гараад ирсэн. Тэр хойд талын замч яг хурд нь болоод ирв үү дээ. За тэр өдөө бол ринч энэ хэрэглэхгүй бах уу? Шууд гарах бах. Харин нөгөө айхтар дугуй руу яаж гарах нь вэ тийм ээ? За энэ рүү бол шууд гарч ирнэ. За баярлалаа сольж байна. За дараагийн хоёр үнэхээр сонирхолтой хоёр машины гараа бэлэн болжээ. За үзэгчдээ энийг сонирхъё. Нааталын ногоо машин бол жолоочийн ур чадвараар хэр явах нь мэдрэгдэнэ. За таатын хар машин бол ерөөсө техник давуу байдлыг
харуул бол өмсөж бодсон. За тэгэхээр та тооны хар машин бол хурд баг гарнаа. Тэр портол тэнхлэг тавьсан бол хурд их багтаа байж таарсан. Хурд багтаа хүчээсээ ийм тэнхлэг тавьсан байсан. За мэдээж 215 дугаартай ногоон жи бол явлаа. За яг л нөгөө миний хийснээр одоо наатовын хар машин бол хурд байхгүй. Энэ машин ийм тэнхлэг тавьснараа хурд байхгүй байдаг. Хурд байхгүй ерөөсөө хүчтэй. Эргэлттэй баг болчихсон гэсэн үг л дээ. За энэ хоёрын үнэхээр сони үлдсэн гарлаа да. Айж ухаа явж байгаад урд нь гарч бодох нь уу? Эсвэл араас нь одоо явсаар ингээд яах юм уу? За ногоон машин савлаг орж ирсэн 215 дугаартай Автоспорт компани тамирчин гам болд байгаа. За гам болдыг харъя. За үнэхээр хүчтэй орж ирлээ. За тэр зурагчдыг бол усаараа буудлаа. За зүтгэлээ. Одоо наагур даруул яадаг юм бол одоо. За энэ гарна. Энэ бол үнэхээр жолооч ур чадрын ажил байгаа. Энэ ногоон машин дээр. Зүтгэндээ өшөө зүтгэн. За энэ бол одоо тэнгэрлэгэн тулгаагүй зүгээр л газар дээр суучлаа шүү. Энийг бол одоо сонирхолтой юм байна. Энэ бол миний хувьд бол суухаргүй газар байна. Тэгээд бариад авлаа да энэ шавар. За одоо араас нөгөө хар машин шүү дээ. Манай нөгөө урд шин одоо төрсөн. Одоо ерөөсөө хар нэлхэр байгаа одоо ийм машин энд орж ирлээ дээ. За явна. Энд бол ерөөсөө зогсох газар байхгүй. Энэ явна. Үнэхээр явна. За яваад байна. Үзэн. Тэр хараа тэр өндөр тэнхлэг тэр доор дад орж ирсэн хараа. Тэгэхээр энэ маш гүнзгий шавар болжээ. За энэ ч одоо бүр нөгөө. За баяр хүргэе. Мундаг явж байна. За үзье. За зүтээ. Таатам мундаг юм аа ерөөсөө. Тэр тэнхлэг тэгнэ. Энэ тэнхлэг одоо ингэж явах зорилттой тэнхлэг шүү дээ ерөөсөө. За одоо цаасах юм алгаа. Хэдэн минут вэ? За цагийг харъя. За шүүгч цаг байна уу? Энэ 2 минут, 3 минут уу? За үзэгчтэй дэмжээд өгөөрэй. Үнэхээр одоо урд шинд хийж дууссан машин байна шүү. Монгол залуучууд ийм л мундаг одоо өөрийнхөө дурлсан сонирхсан зүйлдээ ингэж хүч хөдөлмөр цаг зав заруулсан байна. Ингэж зүтгэдэг. Үнэхээр энэ бол сайхан зам чанар тийм Монгол хүний нэг дурлсан юмдаа тэгээд машин техник дуртай байна гэдэг бол сайхан. За ердөө одоо урд шүнд хийж дууссан машин байгаа. Машиндаа нэр өгч амжаагүй. Ингээд явах нь уу би нэг үзээд гэдээ ингээд ирсэн машин байгаа. За үзэгчтэй хамаагүй бас дагаж тавихгүй шүү манайхаа. Дагаж тавихгүй. За тэр одоо тэр ерөөсөө дугуй хол тэр доор шаварнд усанд кабин бол тэр дээр явж байна. За одоо тэр дээр харин эвгүй хариу дугуй болго усэрж мэдээ шүү. Тэр өндөр тэнхлэг бас нэг иймэрхүү юмд их эмзэг байдаг тал бий шүү. За харих чагаан биш үсттэй. Харъя хэдүүлээ тийм ээ одоо. За манай хадсан сан руу за өхөр орж ирж байна. За өхрийг анхаараарай. За тэнд бас харих гэдэг энд өхөр орж ирээд байдаг. За тодорч байгаа дөө тэгнэ. За зүгт за. За үнэхээр торох юм алгаа. За энэ тэнцэн бол үнэндээ өрсөлдөөдөө боллоо шүү. Богны зан төрөлд яг зориуж хийсэн машин гэсэн үг. Тэр утгаараа энэ машины хурд нь бол бага байна. Хүчтэй ийм эргэлт хүчтэй ийм л одоо хэлбэрийн машин. Тэгэхээр одоо манайхан машинаа ингээд ядран сабраг бас хийж эхэлж байгаа нэг сайн хэрэг юм аа. За тэр шаварч одоо ерөөсөө нэг шалбаг төдийд байх байлгүй дээ. За баяр хүргэе.
За үзэгчдээ нэг сайхан уугаад энэ хамгийн бага цагаар орж ирж байгаа байхаа. За ер нь за одоо хамгийн өндөр урдаараа тагч байгаа нь энэ шүү дээ. За энийг би зориод ингэж хэлдэг нь энэ өөрөө нөгөө хурдны биш хүчний яг ангилалд. За 7 минутаар орж ирж байгаа юм байна. За энэ машинаар одоо ингэж уралдах юм байна. Тэгэхээр одоо манай залуучууд дахиад одоо ийм машиныг хийж нөгөө төрлийн тэмцээндээ зориулж машинаа бэлтгэл юм хэрэгтэй болчихлаа. Өмнө нь уралж байгаа манай залуучуудын машин болохоор хослол төрлийнх нь одоо тэмцээ зориулсан машинууд байгаа даа байхгүй хурд сайтай тэгээ жоохон нөгөө тэмцэлтэй байдлыг хадгалж хамаагүй дээш нь өргөдөггүй ийм байдлаар ингээ хийж байгаа ийм машинууд байгаа. За саяны тамирч 7 минут агсан тамирч маань кабинасаа буусан байгаа. Үзэгчтэй саяны тамирчид баяр хүргэж бүгдээрээ. За тэндээс гараа гарч байгаа юм байна. За гараа гарах чинь. За үзэгчтэй дараагийн сүүлийн 2 машин гарах гэж байна. За сүүлийн нэмээний ачаа хүн за гарлаа. За үнэхээр солиотой гараа байгаа шин. Хоёулаа онцлогтой туслахтай тамирчид байгаа. За явлаа. За манай ард нь явж байгаа маалаа бол ер нь ширүүнд авхин да. Ер нь маш ширүү явдаг хүн дээ. За диктатор бол урдаа явна. Диктатор бол өнөөдөр одоо нэг хар машинтай хэр үрсэлтгөө гэдгийг бид нар харна. За хурдны хувьд бол диктатор бол илүү байна. Диктатор бол хурд сайтай байна. За маараач бас дутхгүй хурддаг хүн дээ. За араас нь орно. За энэ талдаа гарнаа хэдүүлээ шавраа харъя. Шавралуу зүгээр нисгэж орж ирнэ үстэй. За хүмүүс наашаа болороо. За орлоо. За энэ ч бүр нисээд ороод ирүүдээ гэмээр л орж ирлээ. За үнэндээ бас саатахгүй сайн машин шүү дээ. За манай одоо яг энэ цаг үеийн автоспортын Бартацаны автоспортын төрөлд үнэхээр хошуучж байгаа 2 тамирчин байгаа. За тэнд сууж болохгүй дээ. Одоо зүтгэл байна да. Суух ирэх байхгүй. Одоо хүн чулуунд бол сууж болохгүй. Зүтгэл байна. Зүтгэндээ за одоо дэмжээд өгөөрэй манайхаа. За нэг уухаач гараа явчих юм шүү. За зогсчихжээ. За үзэгчтэй хамаагүй найс цаашаа битэг өгөөрэй. Ерөнхийдөө суудсан байна 50 гүүхгүй бараг алхаад очиход амжина. За зүтгэлээд манай маарууд араас нь бас тун сав явжээ. Хоошоо гарыг. За маара энд гараанаас гарч яваа шулуун дээр эргэлтэн дээр нэг тугийг л унагсан болтой юм шиг байна. За шүүгчид тэрийг анзаарсан болов уу? За хүрлээ за энэ хоолой болгоо хөөж гэнэ үү яаж? Усаа ууй. Сэтгэл хөдлөлд хоолой орны тэр захирдсан. За энэ манай одоо миний сайхан үзэгчтэй хоошоогоо болъё. Хэдүүлээч өнөөдөр сайхан зэгцтэй сайхан байгаа шүү дээ. Хоошоогоо бол өшөө сайхан хоошоо болчихоо. Одоо сайхан 50 амгалан. Дунд байгаа үзэгчтэй хоошоо болъё. За зохио байгаа үзэгчт нь хоош нь болгоод өгч. Холоос харах юм бол бусад үзэгчдтэй сайхан харах үнцгийг нээгээд өгч байгаа юм л да. Ганцаараа хэлбэл өгч оч харахгүйгээр олуулаа харъя. Болж байна. Сайн. Манай үзэгчид ийм сайн шүү дээ. За ухраад байгаа өшөө ухар. За би энэ хугацааг ашиглаад 2 тамирчныхаа танилцуулъя үзэгчдтэй. За урд талд нь байгаа 217 дугаартай Дамбын хүрэл чулуун. За чиглүүлэгчээр Жамбагийн инх баяр. За хүрэл чулуун 37 настай, инх баяр 32 настай. За хүрэл чулуун бол архитектор мэргэжилтэй, ийм барилгын зураг төсөл хийдэг ийм залуу байна. За түүний чиглүүлэгч инх баяр Mobicom-ийн холбооны инженер. За ийм 2 найз залуучууд одоо энэ машиныг өөрсдөө хийсэн юм даа. Нодлон 2016 онд энийг хийж дууссан юм байна. За энэ машинаараа ингэж давхиж байна. Энэ Монголын
Монголын Land Cruiser клубын тамирчид байгаа 70 серийн. За 217-гийн урд талын диктаторын амжилтыг бид урдъя. Анхтан 2014 онд одоо аялал дөрөв харьцах дөрөв тэмцээнд орж 5 дугаараар эзэлжсэн. За зүтгэжил байна да. Тэр гарнаа машин сайн жолооч туршлагатай. За ялангуяа чиглүүлэгч энэ хоёр бол үнэндээ сайн туршлагатай. Ер нь баг одоо юу гэдгийг Монголын баг топ чиглүүлэгч гэж хэлбэл одоо болохгүй юм байхгүй. Ийм мундаг болов. За 2015 онд зэрэг дөрөв харьцах дөрөв тэмцээнд богны зайд 3 дугаар байранд орж ирсэн байна. 2015 онд хамтгаа оффроуд тэмцээн 3 дугаараар эзэлсэн байна. 2016 онд зэрлэг дөрөв харьцах дөрөв тэмцээнд 2 дугаараар эзэлсэн. За багаараа 1 дугаар байранд орж ирсэн. За 2016 оны Тарантула тэмцээний 2 дугаар байрны шагналттай тэр одоо шавлаас гарч байгаа ийм л мундаг одоо тэрүүн байрыг эзэлж байдаг ийм хоёр гар сэтгэл санаа нийлсэн ийм хоёр баг байдаг юм аа. Инх хоёр хүрлээ хоёр бол үнэхээр өөрсдөө нэрээр энэ машинаа хийсэн их олон жил уралдаж байгаа. За хамгийн саяхандаа ихэд л 2017 оны саяны хавар болсон Pajero-гийн Scorpion тэмцээний 1-р ойрын шагналд авч та бүхэн бүгд мэдэндээ нөгөө Pajero машинаар шагнуулж байсан ийм хоёр залуу байна. За 217 хүрлээд бүгдээрээ баяр хүргье. Үнэхээр сайн явж байна. Энэ цаг хэд болж байгаа вэ зүгчтэй? Энэ хэдэн минутанд гарав? За 5 минут 20 секундэд тийш хаврыг гарцсан байх шүү. Нөгөө түрүүний машин 7 минутын рекордтой байгаа тийм ээ. Одоо энэ цаг минут 30 секундэд үтсэн саатыг давах уугүй юу? За одоо яг л энэ цаг үеийн одоо аврагууд гэж бодондоо энэ 217-т одоо хөдөлж байгаа энэ машин бол үнэхээр авраг залуучууд. Үнэхээр сайн. За явж явах хооронд нь одоо саатах юм байхгүй дээ. Одоо энэ хоёрт бол саатах юм байхгүй. Одоо цагаар аль болох багаар орж ирэх хэрэгтэй. За диктаторын машиных нь би бүтцийн таа бүхэн сонирхуулъя. Энэ нөгөө 75 гэдэг одоо их биетэй машин юм байна шүү. Нөгөө пикапны кабин юм байна да. За шасси нь за таракны жолооч нар нөгөө газараа цуглаараа. Таракны жолооч нар ногоон машин дээрээ цуглаараа. Энэ ногоон машин чинь наашаа харцсан байна. Цаашаа харцсан байгаа юм. Цаашаа. Энийг итгээд машин. За манай Мара энд үдчихэж байгаа. Марад бол цаг зөндөө байгаа оо ерөөсөө. За 217-г харъя. Тэр дээгүүр яаж гарах нь вэ? За нөгөө дөрөв дугуун дээр нааталын дугуугаар хинч дайраагүй өнөөдөр. Тэр лөө гарлаа, шинэ газараа гарлаа. Хөрс нь арай жоохон суугаагүй чанга байгаа. За тулглаа, хаазлаа, гарлаа. Над гулглаа. Эргэж ухрах байхаа. За дахиж дайрах байхаа. Нэг л түрүүний да. Тэмбэн. За бартаг үнэтэй одоо машины хүчээр туршлагаар за нэг цаана морьтой хүн байгаа. Морьтойны хажуугаар давхих нь дээшээ өгсөн. За явцсан. Цаана саадах юм байхгүй манай хоёр бол одоо буугаад ороод байна. За энэ машиныг бол өмнөдөө энэ хоёр бол ер нь хийсэн юм да. Ер нь сургуулийн сонсож би ч сонирхож байсан. Энэний шасси 217-гийнх нь араан буюу шасси нь бол Land 80-д суурилсан машин юм байна шүү. Энэ Land 80-д суурилсан. Тэгээд 75-ын нөгөө кабин тавьсан. За мэдээж мотор хороопыг хойшлуулсан байж таарна. За ороод ирлээ. За 4500 бензин хөдөлгөөртэй турбо тавьсан юм байна. Нэг FE гэдэг одоо нөгөө Toyota-г үндсэн хөдөлгөөр. За энэ цаахгүй дээ. За одоо дамжиж шүүгчд маань одоо барайныхаа цагийг за манай барайны шүүгч бол тэнд одоо ер нь гүйцэтгэх юм да. За энэ хоёрын маань аль нь төрөл барайнд орох нь вэ? За манай шүүгч орлоо. За зүйтэй. За боллоо. За барайнд орлоо.
цугласан Монголын автоспорт сонирхч залуучууд та бүхэндээ тэмцээн амжилттай бол дуусны баярыг хүргье. За тэгээ өнөөдөр одоо бас мэдээж тэмцээн уралдаанд орсон энэ залуучуудаа мэдээж төрүүлсэн байранд орсон улсуудад цом медалын гардуулъя гэж. За тамирчдын шагналыг гардуулахаас өмнө энд бидний Мазала гэсэн тэмцээн тийм ээ. Мазала гэдэг энэ нэрийг бид онцолж аваад энэ дээр говийн дархан цаад газрын Мазала хамгаалах сантай бид хамтарч ажилласан юм аа. Нодлын өвлөг 3 машин янзлаад дахиад дээр нь тэнд тэмдэг тэмдэглэгийг нь хийсэн. Энэнд одоо хувь хүн байгууллага клубүүд маш идэвхтэй оролцож бидний танд тусламж үзүүлсэн. За энэ хэдэн улсуудаа бид нар бас талархлаа илэрхийлж яамны жуух хүчээр ингэж шагнаж байгаа юм аа. Манай Монголын Бартаа замын автоспортын холбооноос зохион байгуулж байгаа Мазала Cup 2017 тэмцээнийг хүрэлцэн ирж мөн зорин автоспортод идэвхтэй та бүхэнд баярлалаа. Нийт бүх оролцсон тамирчидаа ямар ч байсан баяр хүргье. За Алтан алим компани жаргал сайхны дашним таныг тайзан дээр урьж байна. За Дэлгэр суур овогтой чин зөрөг таныг тайзнаа урьж байна. Зайсан мото клубын тэргүүн Хуягт Баатар овогтой ариун бол таныг тайзан дээр урьж байна. Mitsubishi Pajero клубын тэргүүн Нацаг дорж овогтой болор таныг тайзан дээр урьж байна. Пажерогийнхан байна уу? Дорж овогтой эмчин биш таныг тайзан дээр урьж байна. За Эрдэнэбаатар овогтой Ганбаяр таныг тайзан дээр урьж байна. За мөн Янган Жамц овогтой Гансүх таныг тайзан дээр урьж байна. Ланд Дал клубын Эрдэнэбаатар овогтой Ганбаяр таныг тайзан дээр урьж байна. Дам XTR Винчиг албан ёсны дистрибьютор Дамбогтой Галбаатарх таныг тайзнаа урьж байна. За мөн Инхбат овогтой Төвшинбаяр таныг тайзнаа урьж байна. Монголын Бартаа замын автоспортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Нарийн Бичиг Инхбат овогтой Төвшинбат. За саяны жуух бичиг авсан нийгмийн яамд хөдөлмөрийн яамнаас гардуулж байгаа жуух хүртсэн бүх нийт биднийг дэмжсэн хамтран ажилласан хүмүүстээ маш их баярлалаа. Бүгдээрээ нэг баяр хүргээд хөө Мазала баавгын төлөө маш үнэтэй хувь нэмэр оруулсан байгаль хамгаалагч нарт мотоцикл нэмж өгөх нь зүйтэй юм а гэсэн шийдвэрээр манай удирдах зөвлөлийн шийдвэрээр гараад энэ сайхан хоёр Yamaha хоёр мотоциклийг өнөөдөр гардуулж өгөх гэж байна. Ингээд дэлгүүр нь. Тэгэхээр за хоёр хүлэг маань их ажлыг амжуулаарай. Их олон хүний унд ус болж яваарай. Мазала баавгыг маань хамгаалахад сайхан үнэтэй хувь нэмэр оруулаарай хэмээн өрөөгөөд энэ дэлгүүрээ гардуулж өгье. Монголын автоспортын холбооноос зохион байгуулсан Мазала Cup 2017 оны тэмцээн маань амжилттай сайхан боллоо. Тэгээ өнөөдөр бас хаалттай хийж байна. 2 хоног нэлээд хөдөлгөөнтэй олон тамирчдын шар хорыг бас малтсан, хоорондоо өрсөлдсөн үнэхээр сайхан тэмцээн боллоо. Ийм тэмцээнийг зохион байгуулахад болон бас энэ тэмцээнд оролцогч хүний хувьд бол үнэхээр сэтгэл их хангалуун байна. Тэгээ зөвхөн автоспорт гэдэг утгаараа одоо автомашины хурд хүч жолооч нарын авахад самбааг сорихоос гадна та бүхэн онцгой анзаарсан бах. Байгаль орчныхоо төлөө Монголоо хайрлаа гэдгийг бодит одоо хэрэгжилт болгож нэг ховорцсон аймтай хамгаалахын төлөө бас үйлсийг бас хийж байна. Дээрээс нь бид байгаль орчны онцгой нөхцөл байдал тохиолдоход цасанд суусан за төөрсөн иргэдэд бас тусалдаг ийм нийгмийн одоо хариуцлагын хэрэгждэг бас хангаж ажилладаг холбоо байгаа маа. Хамгийн гол нь энд юу вэ гэхээр Монголын залуучуудын инженер техникийн сэтгэлгээ бас хөгжиж байгаад бол үнэхээр их бид нар олзуурхдаг. Монголын автоспортын холбоо улам их амжилттай
өрнөж улам илүү их алдарших болтугай гэж үгээ төгсгөө. За өнөөдөр нэг одоо албаныхантай онцгойд нь талархал илэрхийлж байна. Цагдаагийн хамт олонныхоо бие бүрэлдэхүүнийг тайзан дээр өрье. Та бүхэндээ бас дурсгалын зүйлтэй байгаамаа. За цагдаагийн албаагчдаа баярлалаа гэж хайр хүргье. За замын цагдаагийн хамт олонныхоо өрж байна. Энэ спортод бол одоо замын цагдаа нар маш их өндөр үр барилтад ажиллаж байгаа. За одоо манай хаалтын ажиллагааны одоо бидний хамгийн их телсэн ядан хүлээж байдаг бүч нэгэнд болжээ. За тамирчдынхаа байржсэн дүнг би танилцуулъя. За эхлээд сонирхчийн ангиллын төрлийг танилцуулъя. Сонирхчийн ангиллын төрөлд. За энд Skyline компани захирал Батцаахан шагналыг гардуулна. Батцаахан наашаа ойртоорой. За би танилцуулъя. За сонирхчийн ангиллын 3 дугаар байр 120 дугаартай Мөнх баяр Hilux машинаар 2 минут 14 секунд уралдсан байна. За Мөнх баяраа тайзнаа өрье. За Мөнх баяр маань одоогийн байдлаар урталт нь явж байна. Авид торхгүй араасаа зүтгэж байгаа харагдана. За энэ бол энэ ширүүхэн өрсөлдөөн тэмцээн болох юм шиг байна. За Мөнх баяр орсон. За ихний бартаа дээр торсгоо гараад ирлээ. За энэ жилийн тэмцээн бол өмнөх жилдээс илүү зохион байгуулалттай. Өшөө бартаас гадна арай нэмэгдсэн энэ жилийн онцлог тийм лээ. Чиглүүлж гараа. Энэ жил бол өнгөрсөн жил сонирхчийн ангилт байхгүй. Тийм эрэгтэй устай тийм хэсэг нэмэгдсэн байсан. Өнгөрсөн жил бол зөвхөн шавар байсан сонирхчийн ангилт бол. За тэндээс хардаг. За 2 дугаар байр 128 дугаартай Ариун болд Такомо машинаар 2 минут 9 секундын хугацаатай. За ихний сард томчиг харахгүй гараад их шинжтэй болоод байна. За ихний сард ямарчтай давсаа. Хугацаа алдсан араас нь Ариун болд. Араас нь Сарнцар ямаа явж байгаа байна. Баярлалаа. За тэмцээний онцлог гэвэл маш сайн зохион байгуулалттай бол урд урдныхаа тэмцээнүүдээс бодвол үзэгсэж гэсэн маш тийм эмгцэгцтэй боллоо. Дээр нь бас нэмэлт ангиллууд гарч ирсэн их гоё байлаа. За тэгээд залуучуудын маань бэлдсэн одоо сонирхогч болон мэргэжлийн ангиллын машинууд бол урд урдах жилээс хамаагүй илт сайжирсан харагдаж байна. Би Toyota Tacoma гэж машинаараа орсон өөрийнхөө унлагын машин. Тэгээ ер нь энэ спортод маш их сонирхолтой. Ирээдүйд бид одоо энэ мэргэжлийн ангил руу шилжих сонирхолтой байгаа. За сонирхчийн ангиллын 1-р байр 130 дугаартай Номтой баяр G класс ангиллын машинаар 2 минутын туршид уралджээ. За одоо ихний бартаа хамгийн өндөр за торсгоо гараад ирсэн харагдана. За дараагийн бартаа руу энэ удаагийн тэмцээн бол ер нь зам бартаа бол өндөр байлаа. Ер нь машинуудын бариг шалгасан. Ер нь айгүй хүндэтгэл тэмцээн байлаа. Ямар ч сан 1-р байрнаас. За мэргэжлийн ангиллын 3-р байранд Татхуч моторсын Сод Эрдэнэ УАЗ 469 19 минут 26 секунд 16 дойлоор 3-р байранд оржээ. За Сод Эрдэнэ маань манай түрүү жилийн Мазала цомын аваргын аварга байгаа.
өөртөө энэ удаагийн тэмцээн залуучуудаа баяр хүргье. хөгжиж байна. Машинууд сайжирсан байна. Өшөө мундаг машинууд олон байна. Нодлон жил бас энэ одоо 3-т орсонд баяртай байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд авраг болсон. Энэ тэмцээн маань энэ жил аврагаа батлсан ч арай барахгүй байна. Энэ жил бол 3 ангилалд өрсөлдөгчнөр бол чанга байна уу? Хүмүүс машиныг сайн янзсан байна. Улам илүү сайн машиныг. За 2 дугаар байранд Ланд Дал клубын тамирчин Хүрэл Чулуун. За Хүрэл Чулуун маань 8 минут 33 секунд 63 дойлын амжилттайгаар 2 дугаар байранд орсон байна. Клубийнхэнтэй маш их бэлдсэн. Тэгээд сайхан тэмцээн болсон байна. Гардуулнаа. Урд урдынхаа тэмцээнүүдийг бодох юм бол өндөр зохион байгуулалттай сайхан тэмцээн болсон байна. Хоёрдугаар байранд орсонд баяртай байна. Тэ амжилттай ахиуллаа. Хоёрдугаар байранд орлоо. Маш их баяртай байна. За нэгдүгээр байр. За нэгдүгээр байрыг Mercedes-Benz клубын тамирчин Баярбаатар таныг тайзнаа урьж байна. Офосын зохион байгуулж байгаа тэмцээнд одоо 2 жилдээ оролцож байна. Түрүү жил хүрэл медаль авч ирсэн. Энэ жил төрүүллээ. Түрүү жил Нямдаваа тайзнаа урьж байна. Миний машин бол за мөн зайсан клубын тэргүүн 1999 оны G Class 500 гэдэг машин байгаа. Тэрийг манай Benz клубын дашаа захиралтай болон манай Benz клубын хамт олон дээрээс нь медальгээд авах юм маань. Тэгээд бүгд ингээд Монгол ухаан гаргаж хийсэн байгаа. Өөрөөх нь тэнглэхтэр нь Орос хүнд механизмын портал тэнглэхийг тавиад тэгээд 5000 мотортой уршаа 6 араатай тийм машинсаа. Би яг нөө Касра урд тестэн дээр тестж байхдаа хагалцсан учраас өөдөөс хур тэгээгүй хамгийн гол нь батан дээр нь барь. Энэ дов сондуулын жалг гүүн дээр нь бол айгүй баг хурдаар машинаа ивчихгүй тэгж өй гэж. За зураг авахулчихсан. Ярьсан байгаа. За энэ жилийн Мазала тэмцээн Мазала 4x4 тэмцээний 2017 оны хамгийн онцлог бөгөөд сонирхолтой нэг төрөл бол трак англ байсан. Бид энэ жил бас мөн одоо дуршилтаар биш шүү. Ер нь бол дуршилтаар гэж бас ярьж болохгүй юм байна. Буруу юм байна лээ. За 3 дугаар байранд Зил 131 Нямдаваа таныг тайзнаа урьж байна. За энэ ороод ирсэн. За Нямдаваагийн дуршлыг харъя да хэдүүлээ. 31 машинаар бол за энд нэг араас хожж байна. Жоохон хурд саарсан. Унтарч удаа. Аагүй. За зүг за араас хожсон. Араа батисэн сольдоо. Тэгвэл байна да. Энэ минийсэн байна. Онцлог бол анх удаага энэ том трак буюу ачааны автомашин зохиогдож байгаагаар онцлог л байна л да. Анх удаага Монголд зохиогдож байна. Тэгээ анхдагч гэдгээрээ бас авууштай бас үзүүштэй юм болж байна. Бас яг өөрөө том машины олон жил жолоо барьж байгаа тэгээ бас тийм нэг сонирхол байдгийг бас нэг юмд оролцоод үзчихье гэсэн. Тэр сонирхол зорилгоороо тэгээд холоос сэлэнгээс бас зорж ирлээ зүү араагаас. Энэ Оросын албаны улсад үйлдвэрлэсэн Зил 131 гэж машин. Энэ бол үйлдвэрийн яг өөрийнхөө хийцээрээ байгаа. Тэгээ бид нар бол үйлчлэгээс ирүүлсэн маяг цаг тухайд нь хийгээл өөрсдөө идэлж хэрэглээл одоо унжгаа тэргээрэл оролцлоо. Замын талаар бол яг энэ жил анх удаага зохиогдож байгаа гэхэд бас боломжийн бартаа саадыг бас туулж байна. Тэгэхээр дараагийнх дээр бол өшөө жоохон сонирхолтой үзэгчдийг өөдөхгүй жоохон тийм сэтгэлийг сэргээсэн тийм бартаа байвал илүү сонирхолтой юм болоо гэж би бас бодож байна. За 2 дугаар байранд ГАЗ 66 Батням 5 минут
19 секунд 40 дойл. За дунд нь 11 солиод, 10 бол маш хурдан солиод. Ингээд дундтай сайн жолооч байна гэж одоо энэ зүгээс. Үгүй за. Үгүй за. За үгүй савар тоохгүй гах юм байна. За 31. Миний анхны тэмцээн байлаа. Анхныхаа тэмцээнд хамжилтаа орлоо. Баярлж байна. За ерөнхийдөө бол энэ машин байнга нэг үйлчлэгэнд явдаг машин болохоор ерөнхийдөө бэлэн байдалтай байдаг. Тий. Байнга бэлэн байдалтай. Хоногийн 24 цаг бэлэн байдалтай байх хэвээр. Тэг яг зүгээр уралдаан зориулж бол нэг 10 хоног бэлтлээ те. За замын Бата саатын талаар бол энэ жил бас нэлээд их шавар, нэлээд бартаатай зам байна. За тракийн 1-р байранд мөн Зил 131 машин. За отхон дэрж таныг тайзнаа урьж байна. Багийн хамт, Штурмэний хамт 5 минут 2 секунд 69 дойлын амжилттайгаар 1-р байранд орсон байна. За одоо сайн нэг жоохон төвчтөр зургсан, төвчтөр зурх хөлтэй замаа мэдэрсэн байгаа. Одоо бол ер нь арай нэг өөрөөр явна. За тэр яг одоо явдаг энэ багтаа бол энэ дараагийн машин хийх юм байна. За давхангийн манай хойд давхангийн үстэй. За одоо анхаарал өндөрлөөрэй. За энэ жоохон тавиад өгөөрэй. Яг өөрийнхөө тэгэл чадах хэмжээд бэлдсэн. Өө сайхан болдгийм байна. Залуучуудаа ороорой гэж хэлмээр байна. Манай тэн чинь бол яг иймэрхүү юугаар хичээлдэг хүн бол цөөхөн штэ. Тэн чинь ийм зохиогддог болохоор одоо энд нэлээд туршлага авлаа. Найз маань орё гэсэн. Хөдөө явжод ирсэн найз маань орё гэсэн. Тулгаж хэлсэн болохоор тэгэл жоохон бэлдээл орсон. Энэ тэмцээнд бол яг зөвхөн шаврын тэмцээд орё гэж бодож өөрийгөө зүгээр нэг бас сорж үзье. Ер нь бол бас янз янзын техникээр орё гэж бодож явсан. Тэгээд яг өөрийнхөө 31-ээр өнөөдөр харин цаг хугацаанд таараад өчтөр орой яваад машин дэргээ авцраал яг өөрийгөө сорил үзлээ. Яг бас ялгаа авахгүй тэгэл ирчүүлийн спорт ч энэ ч одоо тэгээд надад бол их сайхан санагдлаа. Одоо нийт одоо Сэлэнг аймгийн мандалчуудаа бас баярлалаа гэж намайг дэмцэнд баярлалаа гэж баярлалаа. Тэгээд одоо уг нь өчтөр болцсон гэж бодож ирсэн чи болоогүй болохоор өчтөр шөнө машинаа авцраад үүрээр ерөөсөө янзлаад яг байгаагаар нь л орлоо л доо ер нь тэгээд. Бэлтгэлээ та яаж үзсэн юм бэ? Ер нь баазгаагүй яг байгаа л энэ ерөөсөө. Хүний урманд нэг машиндаа ганц цаг зарцуулж чадаагүй яг байгаагаар л орлоо. Land Cruiser 80 машинаар орсон Сарантуяа. За энэ эмэгтэйчүүдийн төлөөлөл эмэгтэйчүүд автоспортод уралдаж болдгийм байна гэдгийг бас баталж харуулсан Сарантуяагаа тайзан дээр урьж байна. Өнөөдөр 1-р байраар одоо энэ маань тавьчихж байна. За Сарантуяа хэм олон хүн дэмжиж байна. Бид финиш шүүгээ алган шигтэн доо зогсохгүй манай хэрэг зогсохгүй гэж. Данг ирчүүдийн донд ганцхан ихтэй ингэж ийм хөвж гараж ирсэн ч бас үнэхээр бишрүү магтууштай чанар юм. Маш гоё болж байна ер нь тий эмэгтэй хүнийг бас энэ том тэмцээнд оруулсанд маш баяртай. Маш гоё байна. Хамгийн гол нь би бариандаа л орё гэж бодчихсон. Тэр яг өөрөө зарсан хэмжээнд орсон. Тусны Бата саатын хувьд бол би шаварт суугаагүй болоо ботгтаагүй. Өөрийнхөө хувьд бол маш сайн орсон л сэтгэл хангалуун байна. За тэмцээн бол одоо амжилттай явж дууслаа. 2 өдөр өчтөр бол сонирхчийн ангил гэж явсан. Өнөөдөр мэрэгжлийн ангил. За хүнд ачааны машины төрлөөр ингээд 3 төрлийн автомашины уралдаан болж өндөрлөө. Тий одоо тэгээ бид нар бас энэ Бата замын автоспортын холбоонд маань одоо
төрөл зүйлээ бас нэмэгдүүлээд өргөжүүлээд трак ангил гэдгийг оруулж ирсэн байгаа. За цаашдаа бас бид нар бас нэг хөдөө аж ахуйн автомашин буюу трактор гэдэг нэг оролдооны төрлийг бас нэмэх бодол байна. Монголд байгаа ганцхан Монголд байдаг Мазала гэдэг амьтны өөрөө маш их бартаа саадтай хад тастай тийм ээ. Манай хүн нөхцөлд амьдардаг амьтан дэлхийд маш ховор болсон байгаа. Тэгэхээр Мазала гэдэг амьтныгаа бид нар бас сурчлаа. Дээрээс нь Монголд таниулахад Мазала гэдэг нэрийг авъя гэдэг тэмцээний нэг бас. За энэ удаагийн тэмцээн маань гол онцлог нь одоо бас шинэ ангил орсон байгаа. Тарак буюу том тэрэгний ангил маань орж одоо 10-аад машин орслоо. Мөн үзэгчд одоо энийг үзэж одоо маш их нөгөө сэтгэлийн баясгал итлээ гэж болно доо. Одоо энэ тарак ангил маань одоо шүү өргөж гүшинчтэй байна. Орцсон тамирчид маань одоо бас их сэтгэлийн одоо их өндөр мэдрэмж авсан. Иргэжил одоо машин тэргээр сайн мэдээд өшөө олуулаа орноо гэж. За ямалтаа явуулаа. За ур чадварын хувьд бол одоо жил өрх тусам маш сайн хөгжиж байгаа. Одоо энэ машинуудын маань одоо техникүүд тоноглолууд одоо маш сайн болсон байна. Жил өрх тусам одоо машинууд маань шинжлэгдэж байна, өөрчлөгдөж байна. Шинэ хүчтэй машинууд гарч ирж байна. Залуучуудаа ч бас энэ спорт одоо нэг хөрөн мөнгө хүчээ одоо хоббигоо зарцуулж одоо чөлөө цагаа бас энэ спортод зориулдаг болсон байна. Энэ бас бидний хувьд бас дэвшилтэй тал юм аа. Bubbly bubbly. You see that girl with the big tic tac, she be gimme the head to the floor, girl, gimme the bend over, girl, and gimme the spin down to the ground, seismic activity. Spin round me, girl, and gimme the top wine, girl, and